бичээд ороод наазаа. Бараг нойроо ирээд юм шүү. Скриншот хийгээ стори доо. Намаа юу гэх нь хамаагүй шүү. Ийм хийвэл угаасаа болох юм байна гэж бодлоо. Би чамаг амар алкаш авах гэж бодсон. Зэрүүл спиртийн бүр хашилтай хүн. Ямар гэж ядуу нэвтрүүлэгт ирсэн. Шаавас. Байна. Зээл. Амар болондоо. Ямар ч хүртэл гээл нэлтэн. Миний одоо сурталчилж байгаа бүтээгдэхүүн хортой байгаад хин нэгний хохирох юм бол тэр хохирол нь эргэл надад ирнэ шүү дээ. Хоёрын нэвтрүүлэгтээ ядуугийн зовлон гэж нэр өгөөч. Тэр ядуугийн зовлон нэвтрүүлэгтээ орж орсон. Баярлалаа. Өнөөдрийн энд ч бидний хэлээр маа хэлэхэд бэлэн болсон. Өнөөдөр манай комедиан ихэр олон том охины ээж, 3 охины ээжтэй. Тэгээд 3 ох юм уу? Биш тий. Тэгээ бас адилхан юм биш тий. Маркетинг юмэр гэж л тий. Бас сүүлийн үед хөдөлгчөө идэвхтэй хийж байгаа. Манай баам, инфлюенсер баам дээ. Би нөгөө эх жилийн коллекц хичээгээ шүгээс авч байгаа шнэ. Дарга. Та яаж энэ машин авсан юм бэ? Тэгээд шүнжэнгөө уйлуулж байгаа, луудаж байгаа, дүүр цагаад за минь зовё харъя гэдэг. Хөлөг рүү дарга. Өнөө оройгаар нь орно. Өнөө оройгаар чаа шууд өглөө тэржтэй тэрэлж явна, хөвсгөл явна, сэлэнг явна, хорхог уудаг идэн. Амбийн тангараг өргөн. За намайг 3 охинтой гэж хинцчихдээ. Тийм бидний одоо нөгөө юу баггүй бид гурав гуруулаа. Бид 3 охин бай. 3 охин. Охинтой. Тийм хүү ахгүй. Тийм бэ. Охинтой бол хүүтэй гэдгийг ер нь ал. Тийм. Тэгэхээр нэг тэрийг хүсэж яах хүрээл юм да. Би л нэг хүсдэгч штэ. Одоо чи боддоо 3 хүүтэй болно гэд. Оо, ланч. Нэрээ бид нэр Бараг панчаанд нь цадчихсан шүү. тий. Өнөөдөр нэрээ ланчаар баамыга ийм холонгийнхаа ланч сетээр дайлах гээд. Тий. Бидний ланч сет нь айгу алдартай гоё. Энэ хавийнхны үн шууруулаад байгаа. Тэгээд заалан цай чи харсан тий. Пиг байна, пиг байна. Заалж хаймаар бүр яг тэгдэг. Тэгээд боломжийн үнэтэй гэдгийг Томока бүр юу гадах. Шоконд ороод байгаа. Тийм. Хэд үлээ? 20 Анх удаа мукбанг гэж. Нэг дор энэ асуу бүгдийг нийтнэ. Анхны миний мукбанг. Тэгээ 20,000-д одоо чи эндээс гадна өөр юу ирэх үү? Одоо харъя тийм ээ. 20,000-д юу идэж болох вэ? Холонгид 2 дахь ирж чинь холонгийн хамт олонд баярлаа. Баярлалаа. Гоё ялдаг шүү. Үйлчлэгээ гоё ялдаг шүү. Өсөж гин үү? Одоо сав ирнэ. Одоохоос ах ирнэ. Тийм. Өнөөдрийн сэдв та хоёрт хэлчихье. Та хоёр ч юм биш намайг бодох юм бол хамаагүй мундаг инстаграмчтай байхгүй. Тэгээ инстаграм ерөн дундчин те миний үеийн эмэгтэй хүмүүс ерөн инстаграмыг та хоёр шиг ашиглаж чадахгүй байгаа. Би яг баттай мэдчихэе. Чи бүр судалгаа хийсэн юм уу яг? Ерөн ингэж мэдэрчээ. Тэгэхээр инстаграм ямар ертөнц байд юм бэ? Инстаграмыг одоо яаж ашиглах юм? Инстаграмыг одоо тий зөв ашиглах юм бол ямар ач тус эдэ ашиг байдаг гэдэг юмыг бас та хоёроос нууцын сонсоход хинт ч бидний хэлээрээ гэсэн. Бас баярлаа. Чочондоо өгчий. Ингээд энэгээ тавьчихв. Баам чи хідэн дагагчтай. Одоо дарч нь бол нэг 60,000 л байна да. Та хоёр ойролцоо.
Ай вау. Ай өөрийнхөө бас Ие бүгдээ юм уу? энэ ингээд нөгөө 20,000 төгрөгөнд чинь За. nice аваад Аваа ярьсан шүү дээ талыг. тий бардгүй юм бүр. Барахааргүй юм байна. Тэгээ эдний 3 янзын ланцет гардаг. Тэгээд би тэгэхээр гурван гас нь яачиг гэж. За, нэрээ. Амталыг гээд баярлаа. Хараад цадчмаар яа. Үдсэнтэй чарагдж байна, амттай чарагдж байна те. Ланч болохоор за би бас Instagram дээр шууд тавьчих. Тэгэхээр хүсвэл минийхаас ингээд идэж болно шүү. Энэ болохоор Идэж эхлэхээс өмнө Тийм, энүүгээр явчих. Ингээд 3 янзын бам. идэж эхлэхээс өмнө сторигоо хийдэ тийм ээ. Тийм. Уламжлаараа. За ингээ яг нөгөө нэг Instagram чинь томоко. Амын үйлдэлийг чи сайн ажиглаарай. За. Би яг хуулах гад үзээд энэ бамыг. Тий. Яг дуурай. Яг араас нь даг. Хоолндоо стори хийхээс өмнө хурж болохгүй. Зүг. Дөрвөн номер нэг гэдэг. Гой үдсэнтэйгээр нь харуул. Такима. Хүмүүс бас Нэг бичин нэг зургийн дарна. бас энэ богтой хараа. Энэ дотор. Солонгос хоолны нэр хөвөд идэх тий. Томоко сургалт өгсөн хэвээрээ. Нэг бичлэг гээ нэг зураг дарна гэж байна. За. Шууд идэх гээд байгаа манай томоко. За би бас хурган Та хоёр ч Instagram чинь Үнцгийг одоо олж байгаа л. Гэтэ хоолнд хүртэл үнцэг байдаг томоко. за тэр яа тий. Гэтэ энэ 3 сарын одоо өнөөдөр чи 27-ны сториг ухаж болохгүй. Зураг моргийн сайн ухаж үзээрэй. Баам юу хийсэн тий. Тэгээд томоко болохоор хоолны байдлаа өөрийнхөө ч үнцгийг олоогүй байгаа. Тий. Тадакимаа. Бид хоолны үнцэг. Тийм хүн бол Instagram дээр явахгүй. Тийм үү. Чин үнэ хэлэхэд. Ашгүй. Facebook нийлээд 150,000 дагагчтай. Тэгээд Facebook-ийн учрыг бол олж байгаа юм. Вау. 50,000. Фэйсбүүк бодлоо. Twitter дээр хэлээ. 64,000 5,000. Twitter дээр бас томоко чинь фэнүүд ихтэй. Тий. Тэгсэн чинь манай нөгөө Instagram дээр чинь би чинь 8,000 одоо 8,000 таа байхгүй. 8,000 биш 8,000 таа. Instagram ер нь юм шиг байна. Ер нь нөгөө хүн тухайн хүнийг дагахдаа өөрөөс нь ямар нэгэн байдлаар илүү хүнийг л дагтыг гинэ. Юугаар ч хийж болно. Өөрөөс нь одоо илүү олон хүүхдтэй ч юм уу, өөрөөс нь илүү гоё харагдах ч юм уу. Тэгээ Instagram-ын тэр тал нь илүү байхгүй юу? Тэгэхээр надад Facebook-ээс илүү, хов живнээс илүү өөрөөс нь ямар нэгэн байдлаар илүү зүйлтэй хүнийг дагдаг тийм одоо платформ гэх юм уу? би тэгвэл илүү юм харуулах хэрэгтэй юм биш үү? Арай юм содон ялгарх юм аа. Олж ш тэрийг дагаад. Энэ бас өнцөн хоолноос нь баамдаа бас. Оо за Гад баярлалаа. нэг хоолцсон байгаа. Тэгээд энэ чизийг хараа. Одоо ингээд Оо энэ чиз юм уу те? чиз одоо энэ халахаараа хайсан гайхуулж байгаа. Гайхуулж байгаа. Илүү юмтэй байх. За Нэр нь бүрээ ахаар гад авахаараа. Баярлалаа. Окей баярлалаа. за би бамд миний юуг нь харуулъя. За халууныг харъя Instagram. Өөрийнхөө гаяа? Зах дээр байгаа юм шиг л шүү дээ. Арай. Instagram, Facebook хоёр ч төвгөр их онцлогтой шүү дээ. Гэхдээ энэ штэ гинт ингээ үзэлт амар усхийн те юунаас болсон бүү мэд тэгснэ энэ шаанда гэсэн юм нь одоо сурахгүй бол Тэр юунд байдаг гэж нэгдүгээр бас цацалцын цаг. Тий. тийм үү Тийм цаг. Өөрөө бол дандаа нэг өглөөл бараг оролцсон байдаг шүү дээ. Өглөө ер нь Instagram ухаа сууж идэг хүн. Тун ховор. Өдөр цаг чухал. Баярын өдөр бас чи цацвал амжилт олохгүй. тийм үү Баяраар хүмүүс юу н чи мантай. Тавтахад бас үзэхгүй. Хатгад үзэхгүй. Нэгтгэд үзэхгүй. эхний хитэн цагт ингээ үзэлт авч чадахгүй бол ингээ хүмүүст харах Цаашаа байгаа явахгүй. юм Ер нь байна. өсөрөхгүй гэсэн. Баамс хитэн сая үзэлттэй хитэн рeel байгаа шүү дээ. Байгаа. Ер нь ингээд ямар рeel нь явдیں۔ Одоо тэр чинь юу яа штэ. Би одоо рeel хийгээд одоо 3 жил болж штэ.
Тэгэнгүүт чинь дор хаяг 7 хоногт 2-3 рeel хийсэн байгаа ш тухайд. Тэгээд 3 жилээр үржүүлээд болохоор хийдیں۔ Гэхдээ сүүлийн 1 жилийн миний рилүүдийг харахад үзэлт нь бол 100 саяас давцсан л байгаа. Вау. Тийм би нааш ирэхээс өмнө хальт харсан байхгүй юу. Тэгээд зөвхөн энэ жилээс дуусгаж амжихгүйгээр ингээд багцаалаад ингээд саяудын нэмээд явсан чинь 100 сая үзэлтийг бол давцсан байгаа байхгүй юу. Жилээр нь үү? Тийм сүүлийн 1 жилээ би тийм, ирэх жилийн замдаа үзэлтээр ингээд бол харсан тийм нэрээ байна. хасныг Instagram Юу илээ юу илээгээд. Тэгэхээр энэ 3 жилийн хугацаанд би юу хийхээр хүмүүс үздэг вэ гэдгийг би өөрөө ойлгочихж байгаа л гэсэн. Ер нь машинд сууж юм ярьцгээд үзэх юм шиг. Сүүлийн үед одоо Тийм. Тэгээ Instagram ч өөрөө хамгийн гол нь ийм хурдтай хувирдаг байхгүй юу? Машинд ярьж байгааг нэг хэсэг амар үзнэ. Тэгснээ зогсчихно. А нэг хэсэг болохоор богино видеог бүгдээрээ үзнэ. Бүгд нөгөө 3-4 секундын видеод хуйларна. Тэгэл нэг сарын дараа юмуд хэрхэн ч үзэх болчихно. Тэгэхээр ингээд баян стилийн олж ингээд сольж явах шаардлага гардаг. Жохон төвөгтэй Facebook-ыг батгаад. Facebook ч амар үнэн ч штий. тэгээд хүний одоо хой хүмүүсийн харилцаа амар тодтэй. Тийм, тод айг үнэн ч. Instagram болохоор тэгэл яг эхний 3 секунд чинь сонирхлын татчихдаггүй бол тэгэл ч юм. Бахан сошиал Instagram хэдэн он гэсэн? Миний инста бол айл дээр үеих үү. Тэгэл 3 жилийн өмнө би яг 1000 даагчтай байж байгаа л хэлээ. Оо. Тэгвэл ч та хурдтай явсан юм байна. Би бас идэвхтэй миний яг болсон үе маань одоо 5 жил болох ч юм уу. Би тэгтээ яг хуу бамиг бодвол нөгөө жүжигчин ч юм уу те янз бүрийн нөгөө юу биш учраас Нэмэлт юу. яг өөрийнхөө явж байгаа да. Тэгтээ минийх дээр болохоор нэг онцлог юм байдаг. Жохон нүцгэлгээр амир хурдан өсөөд хэдний. Бол гол үсгэлээ заа гэж байна те. Тэгэхээр Томоко хурдан амжилт олвол минь. Жохон Гэтэ бас хэн үсгэлгүй үү? бас Томоко нүцгэл хэсэг харах бахаа гэх. Гэтэ сонирхол нь юм л те. Facebook-ыг хэрэглэдэг хүмүүс Instagram-ыг ер нь хэрэглэдэг насныхан биш байхгүй юу? Instagram-ийн идэвхтэй нас чинь өөрөө 15-аас 35 байхгүй юу? Оо. Угаасаа. Одоо миний нийт дагагч үзэгчдийн 70-аас дээш хувийн тэр насныхан байхгүй юу? Тэгвэл миний хувьд бол арай залуу хүмүүстэй танигтаад явах хэрэгтэй юм байна гэж Тийм. Одоо ойлгоо. арай залуу хүмүүстэй чиглэсэн юм хийжээч л харуулах. тийм хар үзнэ гэсэн. Угаасаа үзэж байгаа хүмүүс нь тийм насныхан байдаг байхгүй юу? Одоо жишээ нь манай ээж аав ч юм уу тий ах нар ихэнх нь Instagram хаяг байхгүй. Instagram ухаа суудахгүй. Тийм. Тэгэхээр угаасаа залуучууд юм байхгүй юу? Тэгэхээр тэр идэгээл базна гэсэн үг тий. Тэгээ сүүл яг даваад л Instagram бичлэгч өөрөө автомат нь Facebook руу өсөрчдөг штеп. Тэгэхээр нөгөө үзэлтэнд давхардаг гэж орж ирэхээр үзэл сайтай явдаг. За энэ ойрхон ингээ баг 2 багш байсан юм. Хайж штеп ядаргаад шүү. Twitter дээр бол чамайг сайн давдаг ш хүмүүстэй. Чиний постн дээр реакцууд их өгдөг штэ. Тэ. Twitter чинь шал өөр орчин ш. Тэрэн дээр болохоор юу ярьдаг вэ гэхээр нөгөө улс төрийг ярих ч юм уу, шүүмжлэх ч юм уу те. Тэгэхээр паргийн ороод өгдөг штэ. Тэгээ бас айгу худлаа зүйлийг сэвхээр бас амар давхцгаадаг те. Instagram ч бас аюун гоё байхыг шаарддаг. Гоё зүйл харахыг хүсдэг. Зургнууд нь цэвцтэй гоё. Тэн залуу текст ямар ч хамаагүй. Текст ямар ч хамаагүй. Харагдах өнцгөл чухал. Гэтэ одоос ингэ өөрчлөгдсөн. Одоо надруу ингээд компаниуд яриа сүүл рейтинг хийгээд би үнэ хэлсэн байхгүй юу? Хуваацаараа. Тэгсэн чинь манайх ингээд 10,000 дагагчийг 100,000 гэж үнэлдэг. Тэр чи 60k болохоор чамаар 600-аар хэлэх юм байна гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр би за тэгэж үнэлж байгаа бол таад 100,000 дагагчтай 20,000 үзэлттэй хүнээр хийлгэж болно уу? Та нарын асуудал би хэдэн дагагчтай нь хамаагүй миний үзэлт одоо миний инсайт гэж байгаа шүү дээ тий. Миний үзэлт бол ийм надаар хийлгүүл ийм болно гэдэг би өөрөө хамлаж байна. Би ус гэрээ ихтэй тэр үзэлтэнд нь хүрэхгүй бол төлбөрийн тэдэг буцаана гэж заах юм бол би окей гэдэг байхгүй юу? Тэгээ би яг тэгж хэлсэн тэнгууд одоо эсрэгээр бас тийм болчиход байгаа. Одоо нөө ихэнх
одоо жүжигчд дуучид ч юм уу те нөгөө урд нь рил гарч ирэхээс өмнө Instagram дээр одоо байсан Instagram-ийн Бахан дагагч авсан. тийм олон дагагчтай хүмүүс эсэргээрээ рил хийхээр нэг 20-30 мянгаас илүү үздэггүй. А тэгэхээр тэр хүмүүст өндөр үн төлөх үү? Нөгөө дагагч нь багч гэсэн үзэлт өндөртөө биднэрт найд юм уу? тийм найдах юм уу гэдэг ийм хоёр сонголт бас компаниудад тулгарсан байхгүй. Тэгээ би бас одоо рил хийдэг хүмүүсээ бас өмөөрөөд үн цэнийг хадгалах гэдэг бол яг тэгж одоо хэлдэг байхгүй. Нөө та 100 200 мянган дагагчтай хүмүүс рил хийж болно. Та нарын сонголт. Тэгээд би бол үзэл дээрээ л өөрийгөө дүгнэе. Ер нь хүүхдүүд яд юм болоо. Инстаграмыг яаж ашиглаж байна? Одоо мэдгүй энэ одоо ах эгч нар хамаатан саданд уулзахаараа би чи 10 жил ихний дунд их одгоо. Тийм үү. Тийм. Одоо нөхнө? Одоо нөгөө цагаан сараар сая яаж өөрөө. хэлсэн чинь За. одоо нөгөө яг 10 жилийн дүүнер маань За. мэдгүй л гэж бас амар үздэг юм байна. Бүгд мэдээд. Тийм. Тэгэл шинэ жил мэлээр 10 дугаар анги мангийнхан шинэ жилийн хөтлүүлэх гэсэн ингэж нүгэ би одоо 10 дугаар ангийнхан дээр очсон комеди гэж тийм шүү дээ. Багш нар нь ярьж мээрээ. Нөгөө юмаа яриа хөөгдөө. Тэгээ багш нар нь яриад таны бичлэгийг ингээд ангидаа том зурагтаар тавиад бөөнд үзээж идэжтэй. What? Тэнгүүд би 10 жилийн хүүхдүүд гэсэн гэж үздэг юм уу? Бүр K-pop ч юм шиг л гэж биш тэгвэл бодсон. Тэгээд нөгөө охины урлагийн үзлэг болоод тэгээ би урлагийн үзлэг дээр нь очиж байгаа шүү дээ. Тэгээ охиндоо заалнаас нь ингээд гараад явсан чи коридорын хоёр захаар нэс хүүхдүүд бүгд тэрэл бамагч гэх. Тэгээд манай охин бүр ичээл бүр ингээд тонгоогоо тэгээ би 10 жилийнхаас ингэж үздэг юм шүү дээ. Бодчихс өөрийгөө дандаа л нөгөө нэм 21-ээс дээш ил хүн үзэж байгаа гэж бодсон. Инстаграмыг тэгж хүүхдүүд бас аяг хэрэглэдэг байгаа байхгүй. Тэгдэг. Манай дунд охины, манай бүр бага охины өртөө 10 жилийн ангийнхан хүүхдүүд намайг бас таньдаг. Тэгээ багш нар нь бас таны ээж чинь оноо тэ гэж. Тэгээ минийх болохоор бүх насныхан байх шиг байгаа юм бас. Хүүхдүүд тэгж хүздэг мэдээд би тэрнээс хоошоогоо нөгөө Жохон диктатуртай болсон уу? диктатуртай болоод нөгөө согтууруулах хундаа реклам авахад зогсоолсон байхгүй. Намайг хараад нэрээ ингэж байгаа юм шүү дээ гэдэг юм аа. Ойлгоод тэг хүн чинь амар л гүнзгий юм бодд юм шүү. Эцэс миний үн чинь юу? Эцэс би юу хүрэх гээд байгаа, хинж юу хүрэх гээд байгаа гэдэг. Тэг амар бодонготой багийн хрилнүүд устгасан бас. Тийм үү? Тийм. Ингээд шүүгээд хүүхд энийг үзэж болохгүй дээ гэсэн юмнуудаа бүгдийг архив хийгээд. За энээс хойш би ингэж л явъя. Тэгээ нөө мэдгүй болохоор хүн чинь мэддгүй юм байлээ. Зүгээр ингээл харахад сая үзэлтгэл тэгэхээр үзэлтгэл яваад нь. Тэгээ тэр донд чинь хүүхдүүд ч байна, үеийнхэн ч байна, ах нарч байна. Тэгээл яг өөрөө мэдээд эхлэхээр за би бол хүүхдүүдэд ийм үл хэрч үзүүлэхгүй. Тийм би тий. Харин тийм ээ. Хин удаж байгаа мэдэхгүй болохоор тий. Би ер нь ингээд гэтээ нөгөө инстаграмын үзэгчид чинь юу гайгүй те нөгөө амар коммент момент гайгүй. Сайн өмөрч. Сайн нөгөө би Гэтэ бас хааж болдог шүү дээ. Би хаад хүмүүс тод Танд ер нь бол тий. Сайн нөгөө би хинтээ оюугатай нэг хийхгүй юу? Тэгээд оюуга чинь нөгөө цэвэр инстаграм чинь штэ. Цаа чи инстаграмын од те. аюулгүй юм. Манай комеди. Тэгээд Тэгээ оюуга хэрэггүй гэдээ тат чинь битээр хийсэн видео оруулах юм аа. Тэгин гоо миний фэнүүд чи эвгүй штэ энэ тогноод авгаа гэж ороод иртээ. Энэ өстө заваа иддэг авгаа мавгаа гэдэг. Нөгөө бид тэр хоёулаа хоод идчихэж байгаа. Тэсэн чи чад чи шоконд ороод та. Тэг чи би хийсэн штэ одоо намайг тий миний фэнүүд жаахан хурц шүү. бас анх амар хэцүү санагдсан юм л шүү дээ. Айхаад бүр яагаад намайг ингэж байгаа юм бол одоо хүн хэрүүлэхгүй хоор гайхаад. Яахан гэж ороод чинь yes. Тийм байдал руу орж штэ. Тоогооч. Би одоо самурай шээс гэдэг хүн чи хайчваа энэ төр гэ тэ. Нөгөө хин чи яачваа энэ төр гэ тэ. Даха болчихсон байгаа даг. Зүгээр дагагчдаа санаа зов. Урд нөгөө нэг за оройтой нэг 3 хаяа унтаач аваад унтъя да. Бэс одоо за нэг 3 янга авч унтъя да. Яахан гिचээ гэж бичээд ороод наа за. Бараг нойр өрөд юм шүү. Гэтэ бас инстаграмын дагагчийг нэмэх бас нэг тулгуур юм байсан гэж би анзаарсан.
Тэр нь юу гэвэл одоо нэг олон дагагчтай алдартай хүн ч гэдэг юм уу. Тийм хүмүүнтэй бас ингээд хамт байхаар бас тодорхой хэмжээгээр нүүдэл дагаад байдаг юм уу. Тий. Одоо үгүй тийм хийгүүчсэн. Би жишээ нь одоо найзуудыгаа меншинтчдэг байхгүй юу. Одоо манай найзууд бүр хүү бити гэдэг болцсон. Дуртайнууд нь болохоор меншин дээрээ гээд тэгсэн чинь тэр тусмаа ялангуяа манай эмэгтэй найзууд руу амар их эрэгтэй хүмүүсийн friend request явдаг. Тэд нар ингээд үнэхээр тэр эмэгтэйг сонирхоод байгаа юм уу? Нэг бол энэ хооногийн найз юм уу, эгчин юм уу, дүү юм уу, ах юм уу тий тийм бол гэж хэрэг дуртай. Ирчүүд илүү хэрэг дуртай шүү дээ. Өөр нь хэрэг дуртай. Надад ер нь эрэгтэй дагагч хаач авахгүй. Хаа юнтаач авдаггүй юм уу? Нэрээ бахгүй. Хаа юнтаачгүй хүн юм биз дээ. Таачгүй юм биш дээ. Тэгэл нэрээ яг тэрийг өстөө мартдаг шүү дээ. 2 ихэр 3 сартай илүү шүн яг хөөцсөн бүр 3 өнгөрөл нойр хүрэл унтах юмсан гэл бэжсэн шүү дээ. Уцчаан жаа. Яа ийм бол харсан нэг бацаа хаа унтаач гэсэн. Тэг өөр хараад нэг чинь үнэндээ унтмаар л байна. Гоёо одоо ч тэгээд сошиалын юм тасчин дөө. Өөрийгөө нөгөө яаж хараалгасан тоохгүй жаад манай ихчийг нэг муулаад ороод иртээ нэг хүүхэн. За таньдаг юм байна Тий. тий. Энэ 10 жилдээ юм байгаагүй нүрээ будаас урчиж морчиж гэлөө. Тэсрэл явчихсан би бүр. Тийм нэг. Тий. Тэгсэн чи. Наа чи яг үнэ. Тий. Тэгсэн л би зүр тесэрсэн шүү дээ. Гэр бүл тэр юм руу дайр тэгэхээр яг хүний айгуу дуу. Би бүр яг тэгсэн энэ манай энэ контентын дээр цэнтэй Тамакогийн фэнүүд намайг барьж идсэн шүү дээ. Би таахгүй. Тэгэнгүүт гэр бүл юм руу ингээд хүүхд шуухад руу ингэнгүүт би Тамакод тим комментийн миний найз устгачаарай. Ягаад гэвэл би гэр бүлийн юм руу оруул. Эннийг бол би дурггүй. Намааг юу гэж хэлж яана хамаагүй гэд хэлдэг байхгүй. Яг тийм ээ. Тэгээ тэр хүмүүс маань бид нар шиг хүлээж авч чадахгүй. Шал өөр бас хувийн ертөнцийн хүмүүс чинь хэцүү байхгүй тий. Тэгээ бид яасан. Тэгэхээр нь би тэгсэн талент царайгаа харгаж чиз. Скриншот хийгээ стори доо. Намаа юу гэх нь хамаагүй шүү. Гэрээхэн рүү оруул үзэлцэж танартай. Тийм би бол бас яг. Тэгээ хэлсэн чинь нөгөө хүмүүс профайлыг орж шалгасан юм шиг байна. Тэгээ ингээ ороод хүмүүс фэнүүд чинь нөгөөдгийг алсан. Удахгүй нөгөө профайл зураг нь муурны зураг болсон. Өөр хэмтэй бол. Нэгдээ нэрээ хорхоо хүртэл бидний хүрхээр харуулсан ш тийм биз дээ. Зүгээр ивлээд наа юу гэх надад хамаагүй. Гэтэ хүмүүстэй хайггүй тэгж хэрэг дурлалт юм билээ штэ. Ер нь өөр одоо сенсац болж байгаа нэг ямар нэгэн пост юмны доор тиймгүй ярингууд л нөгөөд чинь ой өөрийнх нь царайг хараад ороод харчихтаа бүр хүгийн юм бэ мэн гэж яг шиг бүр амар завтай ч юм шиг бүдгээ. Яг тэр өөрөө гол нь их чинь царай зүсээр тэгж битсэн. Харин тийм тэр чинь муухай ялангуяа тийм өөрөө үнэхээр муухай. Яг үнэ. Амаакад яг ямар зөвлөгөө баамаас илүү авмаар байгаа. Хүний нэмээр байгаа мó зүгээр яаж сториг хийх үү гэж асуумаар байгаа мó. Юу хүснэ маа? Ерөнхийдөө штэ. Зари одоо нөгөө юунд чинь гэх шиг. Инстаграм тэр юмд чинь тэр таны Инстаграм гэдэг юм чинь бол ямар ач тустай байж болох вэ? За одоо би л хамгийн анх ингээд комеди хийж үзээд комеди бичлэгээ цацаад тэгээ хүмүүс танигдаад одоо зам маа нэгдээд одлын танил болно гэж мөрөөдөөд хийгээ цацсан чинь их сасан зүрэг байхгүй юу. Тэгэхээр нь өөрөө бас маркетинг хүн болохоор аль платформ дээр юу хамгийн их яваад байна гэдгийг харж агаад рил хийвэл угаасаа болох юм байна гэж бодоод тэгээ би ганцаараа хийвэл угаасаа хүчтэй явахгүйгээ мэдээд тэгээ найзууд дундаасаа мэдээж би яг баамаг тэрнгээр олж харсан. Найзаарсан. Тэгээ найзууд дундаасаа бас өөрөө харж агаад хамгийн царилэг хамгийн болохоор найзгаа бас сонгож байгаа шүү дээ тэрүүн тийм ээ. Тэгээ өчнөр уцтаад найзд нэг юм рилний санаа байна. Зохиол нь байна. Тэг ингээд би хийчнэ. Чинээстэйгээ зур хамт хийгээд өчөж гэдэг. Анхан юу чи юм уу? Яасан ч эсэргээр бодоод амлыг. Би болохоор эсэргээр бод. Тэгээ яг хүмүүстэй хоёр талаас нь боддог. Тэгээд би яг өчнийг амжилт авсан гэсэн. Тэгэл одоо тэр нөгөө заримдаа зүгээр бүхнийг хаяад зүрхний амттайгаа уучихж байгаарэ. Тэг чи одоо миний л үг байхгүй юу? Тэгээ би өөс анх яаж рил хийх вэ? Ямар стилээр гарч ирэх вэ гэд бодсон чинь
Энэ хоёрыг Хүний чинь жоохон ер нь хүнд. хамгийн ийм мартагдгүй жаргалтай дурсамжууд болохоор найзтайгаа ууж исэн л үүдít юм лээ. Яна Especially эмгэгтэй Монголд. Тийм үү? Тий. Яг хөө эрэгтэй хүмүүс тийм. Одоо зугаалгаар явлаа гоё юм юу санагч чинь. Гадагшаа явлаа гоё дурсамж нь юу үлдсэн бэ? Бөөнд уулзлаа юу үлдсэн бэ? Нөгөө томокотоор ууж иддэггүй хоёр тип нь. Тий. Ер нь нөгөө маас нь тийм билээ. Яг гоо. Тэгэл тэр чинь нэг тэр тэгэж хідүүлээ уулзаад Тэгээд чалаад тэгж ингээд тэр суугаад. тэгэж пактлаад ингээд Тийм тэгээд тэр нөгөө нь хамгийн гол нь маасыг л хамарсан л байсан юм л та тухайн үедээ. Гэж би ботсон болохоор л тэр сэдвийг сонгосон. Одоо түүнээс шус бас нэг өдөр шинг уугаад идэх ч юм биш л дээ. Бүр ясэрүүл спиртний бүр харшилтай хүн. Би чамайг амар алкаш авах гэж бодсон. Хүмүүс тэгж бодд юм уу. Тэгээ өөрөө яах таахнасаа тгийл гараад ирсэн. Тэгээ тухайд надад бол нөгөө танигдах хүсэл бай. Маш их байгаа л яаж танигдсан хамаагүй гэдэг утгаараа тэгж хийсэн байгаа. Тэгэл үжнэгээ анх найраал. Тэгээ тэр үед чинь нөгөө яг Монголд эмэгтэй хүн тэгж хамтдаа уу юм уу гэдэг юм зөрөгтэй нэг хийсэн байгаагүй байхгүй. Тэгээ би яг тэр үнцгийг нь олж харчаад за хоёулаа энийг чаднаа. Хоёулаа дийн болны нугасаа баярл болно. Жинхэнэ хандтаа итэг гэл. Тэгээд ашиг тустай зүйл гэдэг дээр чинь Тэгээд бас орлогын өсвөр үүснэ шүү дээ. Тэгээд хэмжээний компаниудын санал орж ирэл. Тэгээд одоо чи одоо юу явуул зүгээр юм шүү. Рилийн одоо хичээл сургаалт энэ төр явуул. Энэ болохоор юм шүү. Надаас авах. Тэгээд тэр үе тийм хүмүүс байгаа шүү. Тийм үү? Баа зөндөө. зөндөөгаа ихтэй ч эмэгтэй ч гадаадынхан ч гэж зөндөө. Рилч нэ түүхтэй нөгөө. Тэгтээ хэр амжилттай байдгийг. Надаас хүмүүс яг нөгөө л юм хүсэж байдаг байхгүй. Жохоо өөр сэтгэл юм ихэр үзэхгүй. Тийм. Тэ баама хөвгчлээ гарч ордог. Ойл уучдаг гэдэг стилээрээ л байвал. Гэтэ тэр юм чинь хүн дээрээ зохих зохгүй явахгүй гэж тустай л дээ. Яаж ч чадсан. Тэгэхээр бас зогсон юм шүү. Тий. Зогсон байгаа байхгүй юу? Та хоёрт бол үнэхээр зогсон. Тэгээд ямар сандад та хоёрыг амар архиж явах гэдэг ингээд орцсон байгаа зү дахинд. Тэ бид тэр ямар түвш хоёлын хортой хахад юм хийхгүй яваа гэж. Тэр үед тийм юм байгаагүй тийм. Бид хоёрын тарихч ингэж ажиллахгүй гэж. Платформ байгаагүй тийм. Өөртөөш тэрийг задлал рекламчдал тэгэл асгach дөөс. Монголчуудын нийтлэг юмыг олж харахыг л. Хүн нөгөө яг өөртөө ойр юм харахыг хүсдэг те. Тэрэн дээр айгу баясдаг юм үнийг бол анхаардаг байх. Ойлгоос анханасаа тэгэл хийсэн чинь шууд бивний компани залгаал тэгэл араас нь бугаас яриад тэгэл ерөөсө тэр Томооко хоёулаа сашгүй болчихж байгаа юм чи. юутай болмоор байна. Тэрийг ил хийх үү? Юу тийм. Харин юу төлхөө авмаар байна. Тэрүүгээрээ ил хий. Тэгэхээр ер нь нөгөө амьдралд амар ойрхон маасын сэдвийг барьж хань чухал. Чи чинь хоол идсний дараа заавал десерт иддэг шүү дээ. Тийм. Тэр салбар байна. Гэтэ хүн болгоол өссөн дараа десерт идэхүүгүй юу гэсэн юм байна. Харин Гэхдээ десерт иддэг хүмүүсийг хамарсан тэр чигтээ дагуулчих бас болж байгаа Тийм байхгүй зөв болж байна. Маасыг хамармаар байгаа мó зөвхөн тэр зах зээл авмаар байгаа мó гэдэг. тэр чапче илүү. Тэрийг аваадаг үү? За, эсвэл Thank you. яамаа. Одоо энэ чинь бас амар та хоёр яг машин барьдаг стил нь адилхан шүү дээ. Тийм үү? Амар явдаг хоёр. Тийм. Машинд явах. Хүмүүстэй нэг гайхаж рилийн харахад нэг л их уужчихсан орж гарсан. Тэнгүүтээ 3 хүүхэд мөхтэй гэж яа зогцол амьдраад идэм бэ. Бид бам ч комедиан шүү дээ. Тий. Одоо манай яхад дугаар инээдмийн баярын дараа явагдах ч гэсэн инээдмийн баяр чинь болох ч байгаа. Удахгүй болох ч баярын минь. Баярлалаа. Томокодоочсон. Сонин нэг л мэдсэн чинь нэг юм хүн инээлэгдэх хүн болцсон. Тийм, харин тэгээд комедиан болсон чинь бас тэр дагагчийн байдал ч гэдэг юм янз бүрийн юм чи бас мэдээж дахиад өөрчлөлт нөлөөлөлт үүсэж хийж өгч байгаа байхгүй. Тэгээд комеди бичлэгээс рил тасалж ихээр маш сайн үз. YouTube-ээс илүү үз. Би тэгээд нүрэл хийдэг болоод найзтайгаа нээж тэгж хандлт авчаад араас нь комеди бичлэг хийсэн чинь л
хүмүүс таниад гэсэн. Тэгээд тэгсэн яг үнэ. тэгээд өстой авьяасгийн монголчуудаас ч уцтал орооч гэл. Баамжин бас юу маркетингийн суурьтай болохоор тий. Тийм. Тийм байна. Сайн судалгаа хийж Өөрөөгөө яаж гаргахгүй гэж бодсоор агаал. Би сая гол юм ярих гэжсэн магтаад яг ингээд алгасдаг байхгүй. Тэр харин бам комеди гээд ингэсэн мөртлөө би эренгүүд л намайг илгийн маань хөшөөдөл татаагаа ичвах гэсэн чинь юу мундаг суугаад ах яа. Тэр батад яа тийм үү? Гэртээ ингээд инээд судалдаг юм. Тийм үү? Манай батад угаасаа хар багын тийм хөрхөн ингээ фан юм жижигэн ингээ жок хөтлөөд ингээд идэг ингээд царай зүсээчсэн ингэж юм. Одоо нэг хөшчил ингээд байхгүй л тэ. Тэгтээ ер нь бол манай гэр бүл ер нь өөрснөө нэг төрөө тиймэрхүү. Зөв. Тийм. Тэрийг бид нар нэг юм яг одоо инээдэнтэй энэ байна да гэж бодох зүйлгүүл өдөр тутамд одоо цуг байхаар ингээд нэгэн тэнд ингээд маазраал ингээд өрнжээдэг зүйл болохоор би нэг онцолж харж байгаагүй л дээ. Баам тасралтгүй идчихэж байгаа хэрнээ ерөөсөө явахгүй бах юм. Хазартан бүр амар тий. Тэгээд одоо ингээ хадгалж штэ. Одоо ч тэр Хазалтан аа. Өөдөө маш их ажилдаг. Маш олон ажилдаг. Нэрээ. Тэр найзууд өнөөс дандаа хамгийн сүүлд үтдэг. Хаалт тэгэхээр. Модель од гэрэл чинь бид ажил гэж заалаа. 30 минут уу? Ямар ч гэсэн Бараг тэгсэн. Нэг юмыг амандаа 30 минут ажил гэлүү яа. 30 минут. За тэр ч яг юм бэ. Ээж л бага байх доод нь 20 ажиллах загнадаг байсан. 30 минут ч хамаг хоолны төвөд хөрөөд дээрэс нь ам хамар нь бүр ядраад бадарна үстэй. Нээж нөгөө 20 ажиллахаар тэгэхээр нөгөө төгсөрөө тэр темпэнд тасцсан. Одоо тоогийн тоолохгүй гэсэн ингээл 2 тийсэн хэлээ л байдаг. Тийм. Тэр бас айгүй 100 ухаан биш үү? Бас ингээд дандаа нэг талаараа иддэг хүний булчингийн хөгжил нь өөр болоо тэгээ нүүрний нөгөө бүтэц бас өөрчлөлт авдаг. Энэ миний шүүх мөөх ч гэсэн үлдэх юм шиг ба. Ээж л тийг загнадаг л гэсэн. Тийм. Тэгээд манай ээж бол наа богч ажлууд дургүйсэн. Би одоо бас хүүхдүүдтэй тийм. Тийм үү? Тийм. Ер нь зажлаад бас ингээд богчийн амар хий айгүй их зажлаад идэг шүү. Хоочмод яг хэсэг идээд дуусаад дуус. Нөх хүний энэ Хий ороод идэв. юу н энийг юу гэдэг лээ? Челюст гэдэг монголоор юу лээ нөгөө? Ирүү гэх юм уу? Юу гэх юм? Санаа. Тэр чинь өргөн болоод нөгөө эргэжтэйлэг царайтай болдог. Дөрвөлжлөөд. Эмэгтэй хүн чинь нөгөө бие хэлбэр туртай ч юм уу? Бас тиймэрхүү юм байна. Тамако. Чи хорж ажиллаа. Тамакод ажилладаг шүү дээ. Би юу Залгана. цайван гол шүдний нэг төрөл гэж бодож байгаа. Яна уудаг. Нөгөө нэг цагаан сараар айданд ороод идсэн чинь нөхөр нь бууцыг ингээд аваад амруугаа шууд нэг бүхэл хийгээдсэн гинэ. Тэгэхээр эхнэр нь санаа зовоод ингэсэн юм байна л да. Чи хоёрыг хийж идэх гэсэн. Хоёр хуваа гэсэн. Хоёр хувааж ид гэж хэлсэн гинэ ууланд чи нөөд бүр хоёрыг ч ихэд ирсэн гэдэг шиг. Тэгээд ер нь нэгдэж нөгөө комедиан гэхээр орж ирэл юм галзуурхтай юм шиг байгалаа. Инээлэл ингээд ингэж төсөөлд юм шиг байгаа. Ер нь бүх болгон тэгдэг бамц жуултаас жохоор ямар амар сонио өөр хүн бэ гэдэг. Тэр чинь тэрийг тайлан дээрээ гаргах л гоё гэдэг надад бол. Тэгэхээр дотроо төрөл хүмүүсийнх нь өөрийнх нь юунаас шалтгаалдаг юм байна. Тэрнээс бид нар чинь бас дугаартаа амаржин дууд тэ урьсан чи амаржин бол тэгэл саваалгаар яриа дундаа дандаа ингээд хавчуулаад тэ тэгэл яваад байгаа юм чам. Тийм баг. Тэгээ өөрийнх нь царайг чарсан баг инээ түрээд бамын царайг харахаар чинь хайр хүрээд нэг инээд хөрхөргөө уусан. Хайр хүрээд ингээд комедийн өөрснийгээ мартсан сууж ш сая ярина. Алах туртай ш. Сүүлийн үед би Бараа зар бүтэн инээгүүч. Би тэгэл гоё. Тэрнээс нэрээ кайф авдаг бах тийм. Яаж тэр ч инехгүй бол яг фокуслно. Тэгсэн тохиолдолд бас маш бага юм аа азар. Хашгүй тий. Инехгүй бас байж тэгэл нурууны хөлсийг ингээл мэдрэгтэл цуваал. За тэгэл. Баам анзаарсан юм уу? Би бол ингээд нөгөө тайзанд гарна шүү дээ. Тухайн өдөр ингээд үзэгчид ерөөсөө нэг хүнээр 100 хүн сууж байгаа биш. 100 хүн гэдэг нэг амьтаа болчтой байхгүй тий. Тийм. Гоё. Нэг амтан байгаа юм шиг. Тэрнтэй яаж уулзраа болох вэ гэх тээ. Өө залчсал гоё шүү ёо. Тий. Гал.
Нэр хийдэл алгад ташна гэдэг. Та нар нэр хийдэл инээхээр гоё гэдэг те. Тэгэл ихчүүл тэгэл. Би ч өөр амьдрал дээр бас ерөөхдөө нэлээд шорт. Нэлээд жоохон юмр сайтай хүн байхгүй юу уулна. Би хэдэж манай ерөөхдөө гэр бүлийн юунд бас байдаг. Манай аав айгу тийм. Тэгвэл би тайзан дээр гараад хүннийг тэгнэ гэвэл би өстө барахгүй. Тийш шал өөр. Өөр хоёр өөр юм. Шал өөр. Ер нь би бас зүгээр яг найзууд дундаа суул галзарна шүү дээ. Ширээнийх нь комеди хийж өгөөл ингээл. Тэгээд Тэгэхээр шал өөр байх нь. ширээний комедиан тайзны комедиан хоёр шал ондоо. Би Одоо цуглаад суухад инээлгдэх хүнийг би ширээний юуны комедиан юм бэ найт тэгвэл юу лээ. Галтгой Хамт олны. Юу галтгой. Галтгой. Би хамт олны. тий. Хамт олны комедиан юм бэ нөө. Тийм хүмүүсийг тэгэл зоригжуулаад гараад үзчихгээл open mic дээр гаргаал гэхээр өөр хүн болчихдог. Жишээ одоо амраа штэ. Комеди амраа бол ширээний комедиан биш. Тийбэртэй юу? Тий. Ингэж бас ярилцахтаа тэгэж өчөцөг үнэлгээд байх. Тийм үү? Нөө. Хин бол тийм. Хин бол тийм гэсэн чинь нэг амарчин бол тийм. Амарчин гэхдээ зааландаа бас инээлж чадна үсттэй. Хэрэггүй амарчин үзэж байгаагүй шүү дээ. Яг үнэлэхэд. За яах вэ? Тэр яах. Одоо өнгөрсөн. Тэгээд Амарчин битэрийг панжан дуудаад мөнгө өгөөгүй. Бичлэгийн маань ч өгөөгүй. Яа. Тийм тэгсэн. Тийм үү? Яаж байгаа юм бэ чи амарчаа? за яах вэ? Тэр яах. Одоо өнгөрсөн. Тэгээд Баярлалаа би чамаасаа. Чамаас болдог. Ер нь яг комедид орохоос өмнө ч гэсэн би нэг сонирхдаг байгаагүй л дээ. Гэтэ бол сайн комедид мэдж л байгаа. Хүн болгоны тэгж үздэггүй нэг туртай байгаагүй. Тэгэл тэр чигтэл их үзэж байгаагүй шүү дээ. Өөрийнхөө нөгөө яадаг гэл тэ. Нөгөө гадны комеди их үздэг гэсэн дөө. Тэгэл идрээс одоо Бата орыг үзнэ. Яагаад чи комедиан болсон юм? Өөдөлхгүй. Амори. Юу декреттэй байх тийм. Гэтэ эмэгтэй комедиан болохоор жоохон хейтерс юм уу? Нэг бол юу их байдаг ах тэ ирчүүдээс илүү. Of course. Би ч нэг айгуу сониндээ. Эр хүн болдог, эмэгтэй хүн болдгоо, харааж болдгоо ч юм уу, шоглож болдгоо тий. Бараг комедидооч биш Монгол. Одоо сая ингэ шинэ жилийн хөтлөгч хийж байгаа шүү дээ. Сая нэг 22 байгууллага шинэ жил хөтлсөн баха. Хүү. Тэгэнгүүт хөтлөгч гэдгийг эмэгтэй хөтлөх хэрэг хөтлөгчийг Төсөөлж эмэгтэй үнийг чадахгүй туслах хөтлөгчөөр хардаг. Ер нь эмэгтэй үнийг дандаа туслах дүрээр хардаг байхгүй юу? Ямар ч ажлын байр, ямар ч байр суурин дээрээс эмэгтэй хүн бол туслах дүр гэж явдаг байхгүй. Тийм байна. Тэгээ би сая ганцаараа ингэж чирэл аваа гарлаж 4 цаг арга хэмжээ тачигт хөтлөөл. Тайснаа тэрийг үрж байна гэж ингэ дөргөөгоол тоглоомын тоглуулаад өөрөө сүлдээ хотлайнд олж өгч мөгөөл юусэн. Бага бүх юмаа шахаж байгаа штэ. Тэгээд ингэсний дараа тэрний өмнө нөгөө дуудсан газрууд дуудана, нэмж одоо нөгөө тухайн үед хамтрагч байгууллагуудыг л нөгөө хамтарч ажилладаг байгууллагуудын захирлуулан сууж байдаг ш. Тэднэр дуудана. Баамгаа хөтлөө. Нэрээ дандаа эрдэнэ хүн эрдэнэ юм. Дандаа эрдэнэ тий. Эмэгтэй хөтлөгч гэвэл тэнд нэг палачтай нэг. Нөө сиси палачтай тий. Нан тэрийг тайзнаа өрж байна. Тэгээд нөгөө ихтэйгээ яхаар гэдэг. Тэгээд төсөөлдөг байхгүй. Нэрээ бас тийм нэ. Одоо би ч гэсэн тэгдэг байхгүй юу? Юм хэмжээ арга хэмжээнд яхаар тэгж бод. Арга хэмжээндээ бодохоор шууд автоматар би хэнийг дуудвал ирчүүд дунд шууд ингээд нэрс яваад бодоод хэлдэг. Би хизээч бам дуудъя ч юм уу нэг бол томог дуудъя гэж бодохгүй. Онцлог нь би ингээд эмэгтэй комедийн чинь намайг эмэгтэй хүмүүс амар хайрлна гэж би анх бодож ирсэн байхгүй юу. Тэгэл одоо миний хөтлсөн 22 байгууллагын бараг 20 нь бол 70-аас дээш хувийн ирчүүдтэй байгууллага байдаг. Гэхдээ ирчүүд хүүхэн Дандаа ирчүүд дуу. Одоо бол тэрэнд тасцсан. Анх би амар гайхчихсан байхгүй. Яагаад ингээд хүүхнүүд наваа дутахгүй юм бэл. Яагаад гоё хүүхнүүдээ муулдаг. Ер нь ясам дээр тийм билээ. Тэгээ хүүхнүүдээ муулдаг. Тэгээ ирчүүдийн одоо арга хэмжээ хөтлсөөр байгаа би бол одоо айгу тассан. Гэхдээ бас сүүлд бисээ BSB-ийн 100 жилийн хөтлсөн байхгүй. Тэгэл одоо 100 жил гэж худлаа ярьж нөгөө апугийн 100 жилтэй андууш. Тийм билүү. Би одоо BSB 100 жил болсон гэдэг. 35 жил нь боллоо. Тэгэхэд юу яасан? Яг намайг сонгосон үн нь бол
гүйцэтгэх захирал нь байсан мөлөө болроо гэдэг үсгөө. Тэгээд тэр болохоор надад амар дуртай. Хөөрхийн тий. Тэгээд тэр одоо арга хэмжээ чинь Чамд айгүй итгэсэн биш тэгээд тэгээд. палст ингээл болж байгаа шүү дээ. Би юуж дээр очицсан хөтлөл амар том заалга гарч ингээл сүрдэн шүү дээ. Тэр том заалгыг хараад яана би ганцаараа яаж энэ заалгыг авч харна гэл. Тэгэл амар сандраал яг тайснаар байж л за би идэх юм аа л гэж шүү дээ. Одоо тэгвэл зүгээр тавьчихдаг. манай зочин Арга хэмжээ хөтлөө шүү. арга хэмжээ хөтлөн Комеди хөтлөгч хийн. баам хэмжигчтэй илэрээ. Тийм жилээс жилд орлоо нэмэгдээд байгаа. Ер нь бол би нэг бас дахиад хэлмээр энэ би нөө NTV-гийн бетонер беби шоу хөтлсөн шүү дээ сая. Тэгсэн. Тэгээд бас анх яг хөтлөхгүй л ингэхэд надад одоо тэр манай продюсерийн багаас яг ялкны мод ч хувцамсуулах гэдсэн баггүй. Аим гүнжийн палаад эсвэл ийм саатай жампсууд бариу гэд тэгээд амар хөөрхөн байх хэвээр гэдэг тийм нөгөө. ингээ стандартууд. Тэгээд би чинь хэрэлцөө нөгөөдтэйгээ. Би бол Тэгвэл би биш болно шүү дээ. тийм. Тийм үстнэ. Яг эхлээд би хэлнэр ингээд Үдсэн. Тэгээд би гараад пробны зураг ингээл авч байгаа шүү дээ. Тэгэл сайн байцгаан үзэгчтэй ингээл явсан чинь миний хоолойны өнгө 1 тоноор доошлчихно гэж байхгүй. Би нарийнх яриад гэсэн гэж. Бариу хөцөмсцөө. Сайн байцгаана уу гэд. Би ч уг нь бол өөрөө юм жоохон юм бүдүүндүү темпертэй хоолойтой юм байхгүй юу. Гэсэн чинь наа л гэл гонсон. Тэгэл найруулагч чихэн дээр баама чи яа дууны хонгийг өөрчлөд байгаа юм. Би өөрөө би мэдгүй шүү дээ гэж тий. Би мэдгүй байна. Би өөрөө цаанаасаа ингээд байна гэд. Бид нар хамгийн гол нь өөрсдөө ч мэдэхгүйсэн. Би ч мэдэхгүй, телевизэн багч мэдэхгүй. Тэгээ ийм хүн олоод авчирсан. Нөгөө ихтэй комедийн ер нь бараг байгаагүй. Ер нь түүхэндээ байхгүй шүү дээ. Авчирсан дэмэж болчихоо ухааны бодох нь. Одоо нь ингээд телевизийн том шоунуудыг ботход хизээч эмхтэн дангараа хөтөлж байгаагүй байхгүй юу? Тийм. Ер нь яг тийм байна. Тэгэхээр нөгөө энэ бас өөрөө телевизийн салбар шин туршлага болсон. Намайг аваачсан. Нөгөөд маань ч мэддэггүй. Хуучнараа л эмхтэн гэхээр нөгөө гоё юмаа бэлтцсэн. Тэгэл нүүр мүрийн маань ингээл за гоё яг энэ нөгөө барбины юу шиг юм сата мата гэл. Тэгээ би ингээ өөрийгөө толинд харцсан нөгөө бариу хувцастанд гарцсан. Тэгэл яг ингээл яавал гарахгүй чинь. Би таньяар беби шоун тавтаа барилыг би биш болчихж байгаа. Тэгэл за би ерөөс чадахгүй юм байна. Би комеди хийхдээ дандаа гоонж өмсдөггүй. Миний бийц бол би гоонжтай байхдаа эрэгтэй хүнтэй холбогдож чаддаг, эмэгтэй хүнтэй холбогдож чаддаг. Би хит ганган байхаар намайг үзэж байгаа эмэгтэй хүн тухгүй болчихдог байхгүй юу? Би тэр эмэгтэйтэй холбогдож чадах болчихдог байхгүй юу? Намайг ингэж миний ярьж байгаа, миний эмоцийг биш, миний өмссөн зүйлснийг хөхн минийхаас гоё юм уу, нүд нь гоё юм уу, тэрэн дээр анхаарал тавьчихдаг. Хувцсан гоё юм уу, муухай юм уу? Тэгэхэд би бетонер беби гэд гоё гэр бүлийн шоу ээж аа хүүхдүүд ороод ирж хахад би ингээ өхөө гаргаад зогсож ийл. Тэр чин тэр эмэгтэй надаас муухай харагч ийл. Өөдөө итгэлгүй болоод тэглэн шүү дээ. Яг үнэ тийм байна. Тийм. Тэгээд эрэгтэй хүн миний хөх рүү хараад тэглэн тийм үү. Тэгэхээр ингээ утга нь юус авцалдахгүй байхгүй. Тэгэхээр эрэгтэй хүн хөтлөх, эмэгтэй хүн хөтлөх. Эмэгтэй хүнийг эрэгтэй хүний төвшөнд хөтлөө гэж шаардлага тавьж байгаа бол би эрэгтэй хүн шиг байхыг хүсэж байгаа миний стандартыг биелүүлэх хэрэгтэй юм байна. Тэгэл үзэлцсээр байгаа. Тэгээ би тэр чинь бүр гарч бөөндөө дэлгүүр хийсэж чинь хотын бүх конжин тасыг дуусгасан шүү дээ. Би ч тэгэл үгүй би ийм саатай юм үсгүй ингэхгүй тэхгүй гэсээр байгаа. Тэгээ нөгөө чинь гуйж байгаад ийм товчтой гонж болсон байхгүй бижак. Тэгсэн чи товчл гээд. Би наадах ч өмсвөл товчлохгүй өмсөл. Нэг ч товчлохгүй би гэсээр байгаа товчлохгүй тэр чигтэн дуусгасан байхгүй. Тэгсэн. Бам яг тийм юм амар ханг дууч юм шиг ингээд айгүй ийм гарч. Тийм гой ганган байхгүй байгаа шүү дээ. Тэгээд мейкап юм гоё ингээгээд өгөөрэй. Үс юм ингийн байхаарай. Юм чи хүртэл яг зүгээр л арт өмнөний гэр бүлийн хийж би гоё л тийм холбогдмор шүү дээ. Тэгээ одоо бас эмэгтэй хүмүүсийг тэгж дандаа туслах төрөөр бити харж байгаарэ. Эмэгтэй хүн бол одоо заавал явуулхны мочиг байж ах. Ёсгүй шүү гэдгийг бас ташрамд хэлж байгаа. Бид нар ерөн гэтэл хүний эрхэм мэдрэмжтэй юугүй юу гэхээр жоохон хэцүү хүмүүстэй. Тэр жоохон хүний эрхийг өдрөжгүй шиг байгаа шүү дээ. Телевизийн салбарт шинэ туршлага нэмж өгсөн. Тэгээ сайтер тэнгисэн эрэг гэнэ шоун дээр чи өөртөө анзаарчихсан шүү дээ. Яаж анзаарсан гэхээр би нөгөө охинтойгоо өвчтөр цуг үзэхгүй юу. Тэгээд ажил болгоод нөгөө нэг бас ам нөгөө панелист болсон хоёр гараа. Тэгсэн чинь нөгөө нэг дуучныг амар гэдэг охин байгаа шүү. Тэр чинь ерөөдөө бас нэг бро гэсэн тэ нэг тийм стайлтай охин байсан чинь нацаг гэдэг хөрхөн нөгөө хүү ороод ирсэн чинь нөгөө охин чинь бүр шууд ийм болж байгаа байхгүй юу? Эмэгтэй л чинь нараа ингээд. Тийм үү. Яг ийм болж байгаа юм чинь
Яасан гэсэн чинь нөгөө өмнө нь нөгөө нэг хүн таалах хүн байхгүй байсан болохоор тэр хүн өөрийгөө гоё харагдуулах гэдэг нөгөө эмгтэй байх гэдэг шаардлагагүй. А нэг бол магадгүй нөгөө циркүнэ гэдээ байсан шүү дээ Spider-Man. Тэрнтэй жоохон ингэх гэсэн чинь тэр бол яг өөрийнх нь стайл болохоор тэрэн дээр нэг тэр юм барби царих шаардлагагүй. Тэгжсэн чинь нөгөө нацаг гэдэг хүн болохоор айгүй юм нэг юм зөв юм нэг байрны хүүхэд ороод ирчихээд тэгээ нэг юм амар джентльмен хандаж мандаад гэсэн чинь нөгөө ч өөр ихгүй гэдэг хэлж байгаагүй. Тэнгүүд би энэ гэхдээ удахгүй. Хэрвээ үнэхээр өөрийнхөө юунд үнэн ч хүн бол удахгүй. Тэ а тэр залуучсан бас тэрүүгээр нь хайрлж исэн чинь нөгөө өөрийн төрхийн яг гарахаар яг үнэхээр хайрлахгүй юу гэдэг юм ингээд юм сонь тэ Бүр хайрлахгүйдээ тулцсан юм уу те? зүгээр нөгөө шууд тэр шоуг нөгөө амьдралын юуруунд хувирагч ярьлаа та. Төсөөлөх чадваргүй сайтай хүн байна. Найзууд төрөлтөгдөг үстэй. Найзуудаар айгаа инээсэн суудсан чинь их айтайхан залуу ороод ирэнгүүт ингээд ундаг штэ тэ. Чи яваа гэсэн яасан. Тэр шиг аахгүй юу? Манай нэг үеэл хэлдэг байхгүй яг ингээд уцсан байж яг нөгөө залуун залангууд байна уу? Яг тэгдэг дээ. Яа тийм ээ та нар бас хүмүүстэй. Гэхдээ гой зүгээр юу тэгж хүн тийм байдаг чи эмхтэй л хүн чи чаавас хэнийг таалагдаад бас нэг тэгэхээр харин яг тэрний л асуудал ахгүй хүн хуцснаас болж хүний өөрийнх нь бие авч явах байдал шууд өөрчлөгдөнө. Бид нар чинь төвлөн өмсөл өөрийнх бас нэг ингэж эхэлдэг штэ. Төвлөн өмсөл ингэж дэлтэй байна штэ. Гих мэтлээ. Тэгэхээр эрэгтэй хүмүүс бас тэгдэг болов уу? үсэг гэлтгэрэл өөрөлдсөн байна. Үсэг гэлтгэс эрэгтэй ч юусэн. Тийм те. Үсэндээ л анхаарал өгдөг те. Үсэг амарчаг байх болно доо. Тийм амарчиг хүртэл гээл тавьсан тийм. Гээл тавьсан ирсэн гэж. Би ч амарчин нэр үнэхээр хинт шилж болохгүй нэг юм сонсон би хэлгүй л те. Тэгтээ та хоёр амарчин ярихаар би тэрийг одоо л нэ. Өөрөө ганцаараа бодож байна. Яасан муухай амиа юм бэ? Хилжигтэй хинт шилэхгүй. Йоо аюултай нэг сонссон. Камер унтаргаар амарч тэгтээ бас ч тийм юу шүү. Аюу олон талын мэдлэг зэдлэгтэй тийм. Би өөр амарчин Орсын ярилцлага подкаст мөс тийм юм нь бол үзэх. Комедиг нь үзэх гэхээр жоох ихлүүлсэн ингээд өөрөө ирэхгүй кринжлий зогсоочдаг. Амарчин тий айгүй хувирч чаддаг. Одоо хувирч гэдэг нь нөгөө бүхэл сэдв дээр Фрэн тий. тэр нь надад Хинтээ чаанч юу ч ярьж чадна. Тийм скил бол сайтай. Тэгээ нэг цаана штэ нэрэ. Би баамаас юм чинь Facebook дээр, Instagram дээр ч гэсэн, comedy дээр ч гэсэн заяа эцээ хайр аягүй чухал гэт юм бэ. Юу чухал? Хайр. Хүнийг хайрлах, өөрийгөө хайрлах, хүнийг хайрлах тэр байхгүй жок чинь зүгээр амар юу гин зэвсэггүй шүү дээ. Үгүй тийм үстэй. Тэгээд Instagram дээр ч гэсэн тий одоо нөгөө өвчаа хүнийг бодох тийм байх маяг чи хайр юм биш үү тий. Тэгэл тэрэн дээр би болохоро за болий. Тэрийг дараа буруу байрыг. Хайр байхгүй комедиан байдаг аахгүй юу? Байна уу? Байгаа штэ байгаа. Тийм. Тэгээд өөтөө одоо мэдээчтэй тэр чи одоо нийгэмд хэрэггүй юм чинь тэгж байгаа байхгүй болох гэж одоо тийм. Тэгээ юм дээр ер нь хайр хэрэгтэй юм байна. Тэгэхээр ханд юм байна. Бүх юмн дээр ер нь хайр заавал оролцоод байна шүү. Тийм. Энэ хайр арай дэндүү юм аа. Тэгээ та хоёр одоо нэрээ юу болчихоо тий оноо чи амар хайр дүүрэн хүн байдаг байхгүй юу? Би нөгөө хайрыг мартдаг тайлын хүн байхгүй. Тэгээ дандаа ингэж сануулж өгдөг. Одоо энэ хүнийг хараад бас ингэж надад байхгүй тий одоо ингэж амар кэр хийдэг хүн. Тэгээ баам бас тий одоо нэг багыг авч явах гад бас хайр хөдөлгөөд байгаа. Хайр дүүрэн хүн байдаг. Тэгээ та хоёр баялаа шилбэн юу болчиход Нөөс тослоо. Хэсэг манай контентэнд орсон га. Тэгээ ер нь ингэж миний иргэнтэй дандаа ийм ихтэй хүмүүс байт юм аа.
Манай энэ чинь уйран болоод байгаа. Сүүлийн Их сайн хүндээ. харин ийм болоод байгаа. Угаасаа энэ ертөнцийн хамгийн чухал зүйлийг би эмпати л гэж боддог. Тийм. Нэрнгөө сэтгэл. Угаасаа л бусдыг хайрлж, бусдын зовлон өөр дээрээ л бодож иж. Хүн угаасаа энэрнгүү сэтгэл сайн байх тусмаа сэтгэлийн хатан сайн байдаг. Сэтгэлийн хатан нэмэгддэг. Би чи одоо нөгөө аавра засал хийлгэж байгаа байхгүй юу? Тэрэн дээр бас юу нэг дээрээс нь бас нөгөө хүнийг уучлах. Тий. Уучил. Чи өөрөө гомдоодсон биш. Би миний зүв байсан гэж бодож ирсэн тэр хүнийг уучил. Тэгээ яг ингээд уучлах гэсэн тийм юм засал хийдэж шин. Би бас тэгэл жоохон ингэж бол тэгэл уучлалчихдээ шүү. Тэгэл өөрөө уучлахгүй шүү. Монгол хүмүүс ер нь тэр тал дээр айгүй мундаг. Манай Япон тэгээ дангаар японочдыг муухай хэлэхгүй. Япон солонгосууд ч амар ус хонцтой. Солонгос. Солонгос чинь кинон дээр битүү ус хонсон өшөө авал та. Тэ энэ ирж авч өшөө аваад л эргэж хараад л өшөө аваад. Одоо энэ манай жинзээ жоохон эмпати муутай юмшнууд санагдаад. Ер нь бол тийм жинзээ тэгэж өсөж байна. Яагаад тэгэхээр нөгөө хүний хөгжил гэдэг юмар нүдцэн. Монгол хувь хүн лаг байгаа л хувь хүн гэл тэнгүүд өөртөө нэг ямар нэгэн туйлын үннийг бий болгоцсон. Тийм. Тэгэл тэрэндээ итгэж нүмшэл ерөөсө тэрнтэй нь хин нэгэн зөрчлөлөө шууд хаагаал ингээл ерөөсө хүнийг эргээд харах, эргээд уулзах гэдэг юм а бодох юм байхгүй ерөөсө шууд тэрлэг ингээл зүтгэл. Тэгж байгаа шүү. Тийм хандлага амар харагдаад байгаа. Тэгээд айгүй их юм бие төвтэй хүмүүс гарч ирээд. Тэгээд хамгийн сүүл би нэг охинтой ярилцчихсан 23 настай. Тэгээд бид хоёр яг адилхан нэг хүнд дург байсан. Тэгээд тэгсэн чинь надтай юм ярьсан. За тааш тэгэл уучлалцлах л та уучлалцсан л явж байхад би бол миний ээжийг галаас аварсан ч уучлахгүй. Бас чанга шүү. Энд ихтэй айгүй амар үг байгаа. Юу ч жоохон тийм хүн тийм юм сэтгэж гин гэдэг бүр амар байгаа. Амар байгаа. Тэгээ би шоконд орсон шүү дээ. За яах вэ? эцсийн чи хүнийг биш өөрийгөө алддаг байхгүй. Тий. Энэ л өөрийгөө уучлалч. Тэгээ би энэ хүүхд яагаад ийм болоо л гэж бодсон. Тэгээд тиймэрхүү юм ингэж бүр сонсож үзэж шít. Хизээч амьдралдаа бид нар тийм бож үзэхгүй шүү дээ. Миний жиг гэл нэг тэхгүй тэгээд бас тийм. амар тэр сонсож юм гэдэг чи амар төсөөлж гэдэг амар Тийм байгаа. байна. Тэгээд тэрийг би бүр ингэ сонсоод пи хүн юм бийж болтой багтаа гэдэг. Эцсийн тэгээд Instagram ч гэсэн тий би цаана тэр нь харагдчих ёстой. Одоо нөгөө баам хэлж штэ хүүхдүүдтэй уудсан чи хүүхдүүд таниад энэ тэгэхээр чи нөгөө ерөн болёо гэж удаж байгаа гэдэг чинь цаанаас ингээд бичээгүй ч гэсэн харагдаад идэг тий тэр айгуу чухал юм болоо би бас тэгж хичээе да гэж бодож байна. Нэр Өдөр амар ярилцсан Юу шүү. нь тий. Би бас гэрийнхаа лифтийн дээр ингээд зогсож чинь манай нэг 14-тэй юм уу да гэмээр ах. Бам хичээ гэсэн ингээд. Та энийг рекламад байгаа болохоор би авцсан шүү гэл тэгсэн бохгүй. Тэгэл би тэгэл тэр өдөр бүр амар их юм ботсон зөө. Би юу нэг хий, би яах гэж энийг хийгээд байгаа. Би ямар үнцэнтэй ах хэвтэй ингээд. Тэгэл тэрнээс хойшоо би ер нь сүүлийн рил реклам маш бага хийгээд байгаа. Ер нь анзаарсан бол зөвхөн өөрийнхөө хөгжилтөг хийгээл газрууд санал тавиал ингээл тэрийг ингээ бодож байгаа намайг тэр үзнэ. Ийм юм байна. Энэ ингүүл ингэн. Миний одоо сурталчилж байгаа бүтээгдэхүүн хортой байгаад хин нэг хохирох юм бол тэр хохирол нь эргэл надад ирнэ штэ. Ямар нэгэн байдлаар. Тэгэхээр би заавал өөрийнхөө хэрэгэлдэг, өөрийнхөө мэддэг ийм зүйлтэйгээл үнэн чах хэрэгтэй юм байна. Тэгэл би сая ер нь 2-3 сар рил хийгээгүй. Тэгэл үнэхээр нэг айгу мэдчихсэн юм аа ганцаар хийлээ. Гэтэ рекламны тиймэрхүү санал юм авахаар би дандаа эхлээ бүтээгдэхүүнээ өгчих гэж. Тайм тий. Эхлээ бүтээгдэхүүнээ өгчих. Тэгээд нэг бол би эхлээд өөрөө хэрэгжилж үзье гэ би дандаа тэгдэг байхгүй. Мэддэг юм аа л би тий. Мэддэг юм бол барт. Тэгээ огт мэдгүй юм тех хүсэлгүй байдаг. Гэтэ харьцангуй харин айлууд тэгээ та өөртөө үзээд яг гоё үнэн сэтгэл юм аа яг хэлээрээ гэл аяг хөрхөн тэгдэг. Анх бол би ч амар хаангрээ орсон юм чи. Гинт нөгөө гэртээ суужсэн ээжд орлого орлож ирж байна. Ярьсан болгоны энэ л зүгээр. Окей, реклам хийгээд машиндаа л яваад тэгэл эргээл харсан чинь яа нэг 8 чи юм. Би 8 хийх гээд байгаа юм уу? Яах гээд байгаа? Үлгэр дөрөөл үзүүлэх гээд байгаа юм уу? Хүн инээлэх гээд байгаа юм уу? Ингээд хин гэдгээсээ би холдоод тавцсан байгаа байхгүй. Тэгэл тэгээд мөнгө бол олтгол хэлвэтэй гэж бодоо тий. Тэгж хараа өөрөө 8 хий, бусдыг уриалахгүй бай гэдэг бодолд аюу хүрээд сая Монголд ирэнгүүтээ яг 3 газартай л гэрээсэн тий. Бусдад нь бүгдэнд нь татгалцсан. Тэгээ баярлаа, сал тавьсанд баярлаа.
Тэгээд баярлаа. Инфлюенсерүүд бол одоо бодолтой Ангритэгүүд баярлаа. Тий. Би болохоор бас ер нь бол тэгтээ тэрэн дээр айгу анхаардаг. Яагаад би ялчгүй өөрөө 3 охинтой. Тийм. Дандаа боддог байхгүй юу? Хүүхдүүдийн маань найзууд нь харж байгаа ч гэдэг юм. Дээрээс нь миний охин ийм үзээд ивэл ямар ах вэ гэдэг утгаар би бол яг тэрэн дээр бас айгу анхаард. Хэлэх үг хийж байгаа байдалтай. Болоод яг хоо жоохон юм сургамжтай. Тэг яг тэр чинь анх шууд хийгээл ойлгохгүй юм байлээ. Яг гоё. Баамын болохоор өнцг нь угаасаа гарч ирсэн өнцг нь яг танигдаж яасан өнцг нь арай өөр болохоор илүү гоё байсан. Ялцчгүй тэрийгээ бас барьж явсан л ахал. Тийм инфлюенсер байгаад бас баярлмаар тий. Тэрэнд нь харин баярлж байна. Яг ойлгоод тий. Өнчөө бас нэг сүнс сэрдэм билээ нэг өдөр. Хөөе Надраа нөгөө нэг секс шопоос юу яасан ахгүй юу? Санал олгоод баахан бүтээгдэхүүн юмнуудаа явуулаад би тэгэхээр тэр бүтээгдэхүүнийг би бас авмаар юм шүү дээ тий. Тэгэл таа гэд тэгэнгүүтлээ. За тэгтээ чинь юу яач чадахгүй гэсэн. Ингээд би стори энийг ингээ оруулах чадахгүй гэсэн байхгүй. Тэгсэн чинь бүрхэн зүгээр их чи хамаагүй. Та өөрөө ингээ тий. Найзуудтай ярьж та өөрөө ингээ би тэгээ болох юм уу гэ. Тэгээд би найзуудтай мэдээж ирэх би яаж өгнөө тий. Тэрийг бүр гоё явмаар байсан байхгүй юу. Гоё мэдэрмээр л шүү дээ. Гоё мэдэрмээр тэгсэн чинь тэгээ яснаа тэгсэн чинь аяг хөөрхөн бас ойлгоод тэг зүгээр та заавал ингэ хэрэггүй би танахыг дурдж мурдж чадахгүй гэд би тэгсэн байхгүй юу. А тэнгүүтлээ би бас хүн чанар мэдээ зулгаажаа хүний юм авчихсан. Үнэхээр надад таалагдсан. Тийм болохоор би зүгээр би ямар байгууллага гэдгийг хэлж чадахгүй нууцлаараа тэгтээ энэ бол те эмэгтэйчүүд бидэнд аягүй ингээд том болцсон эмэгтэйчүүд бидэнд бас хэрэгтэй хань болох зүйл байна. Нэг тийм ихсэн зүгээр ингээд битүү уутын хань болдгоо үнэ гэдэг. Баам мэдж байгаа гэдэг. Тэр байх ёстой. Угаас байж зүгээр штэ. секс шоптой хамтарч ажиллана манай нэвтрүүлэг. Манай одоо энэ нэвтрүүлгээр бол гайгүй. Хүлээж авъя юугаар бол жоох хэцүү хүү. Гоё янз юм байгаа. Энэ нэвтрүүлгээр Томокотойгоо бит хоёр бол тэрийг маш сайн таниулж ойлгуулж чадсан. Сексийн тухай ярьж байгаа л хэрэгтэй. Тийм. Монголд бол сексийн боловсрол маш муу. Өсвөр насны хүмүүс яаж жирэмсэл яаж хүчин явж байна. Хин нэг хараалгач гэсэн сексийн тухай ярьж байгаа гэж би бол бодсон. тийм шүү дээ. Тэр чинь болж зөндөл эрсдэл гарлаа шүү дээ. Бид нэр ер нь одоо үдийн насалж явж хахад те нөгөө буруу үнтэйгээ суудаг ч юм уу эрт жирэмсэн болдог гэл ингээл асуудал байдаг. Тэгэл ер нь бас гэр бүл салтын шалтгаан ч гэсэн маш өндөр хувийг эзэлж байгаа ш. Тэгэхээр ер нь сексийг бол нээлттэй ярьж явах хэрэгтэй, мэдээлэл авч явах хэрэгтэй. Амьдрал байдаг зүгээр л хоол идэж байгаатай адилхан нэг зүйл байхгүй юу? Тэрнээс гаж нэг зүйл биш байхгүй юу? Биш. Тэрийг яг гаж болгож байгаа зүйлийг сурталчлуул тэр бол болохгүй. Яг гаж болгож байгаа хүмүүс байгаа та. Томокого биш л дээ. Манай эмчтэй баг хийдэм үү? Ганц игэлж ирсэн. Нэг манай нэг өвдөг контентнүүд Томокогоос тэрийг асууж наач гац. Бас нөгөө анхны нэвтрүүлэг дээр жилөө би нөгөө манай япончин те одоо сексийн соёл бол тултал зөө порно байдаг те нөгөө секс хийдэг нөгөө Google-тэй байдаг гэж царайг нь харуулж өгтлээ нэг гэдэгтэй. Япон амир ахаа. Японд очоод нөгөө гудам үзүүлнэсээ яасан. Та нар чинь өөрсдөө тэр стриптиз үзэн гээд би чи хааны ордон руу явъя гээд хааны ордон явсны дараа тэр яханы гудамжийг харуулсан. Яханы гудамж зэрлэг гэсэн шүү дээ тий. Үзэл та явъя л та. Тэгэл та. Би дөрөв Япон явна. Японоос очоод спонсор контент авчихсан. Ажлын компанитай хамтарч ажиллана. Хойш нэрээ том биш заяа. Бид тэр энэ нэвтрүүлэг ер нь юм юу байгаа. Мөнгөгүй байгаа. Хэцүү байна гэдэг. Амьдрал хэцүү байна. Амьдрал хэцүү байна. Тэгээ спонсор болох компани одоо хамт олон байх юм бол холбогдоорой. Харьцангуй бид нар чи одоо баамын хажууд бол голохгүй тий. Одоо хоёул нөгөө нэг анх
манайх нөө бамигийн эхэлдэг шиг маш хангри байгаа. Маш хангри байгаа. Секс шоп Энэ Хамаагүй. тэгэхээр энийг ашиглаач та нараа. Намайг ашиглаач гэх. бид тэрийг ашиглаач гэ сууж байгаа шүү. Ялангуяа Сууж байгаа шүү. ялангуяа секс шопт нэг ч юм 2 удаа хамтрая гэж бид тэр одоо төлөвлөгөө гаргаж ирсэн баггүй нэг яринга тий хамтарч ажиллах секс шоп байх юм бол надтай холбоотой бичээрэй. Тэгтээ хамгийн гол нь юм баггүй юу? Инстаграм дээр ч гэсэн одоо яг энийг яридаггүй. Инстаграм дээр ч гэсэн нөгөө нэг дагагч олонтой байхтай гол биш байхгүй юу? Бас одоо яг энэ бизнесийн гэх юм уу, жоохон орлогын өсвөрч гэдэг юм уу, нэг бол бусдад нөгөө мэдээллийг түгээх чадамж чинь бас тэр заавал 60 70 80 100 400 300 мянган дагагчтай байх нь ерөөсөө хамаагүй гэдэг зүйл бам тийм үстэй. Яа тэрэнд бол чанар чухал сонирхож байгаа хүний тэр нас хөөс юм уу орлогын байдал гэдэг ингээд маш олон зүйл хамаатай байдаг шиг манай нэвтрүүлгийн та нар хөөрхийн амьтад гэж бити бодоорой. Дөнгөж яг эхэлж байгаа контент учир нөгөө хандж байгаа хүмүүс нь бага байгаа. Тэгээд дөнгөж эхэлж байгаа болохоор үзэлтийн тоо нөгөө нэг амар супер болсон хүмүүсийнтэй харьцуулаад жоохон аткаас их юм гарахаар нь ер нь бит хоёр бас тэрийг хэлмээр. Тэр хүн их үзэж байгаа тэр заавал тоондоо биш бит хоёр юмыг тулдал чанартай хүргэж чадна. Тэрнээс чинь бас авах хүлээж авах чадамжтай хүмүүс гараад ирнэ. Тууштай байх нь чухал байгаа шүү дээ. Явн чангарна. Тэгэл одоо сайхан ингээл гурлаа ярьж мэрснээс рил мэл таслаалаа. Рил ч өөрөө YouTube үзэлтийг нэмж өгд юм байлаа шүү дээ. Миний комеди YouTube дээр явахгүй бол туслах хүн бас ятуу болохоор байна. Юу нэг ятуугаас одоо айгүй Ямар гэж ятуу нэвтрүүлэгт ирсэн. Шаавас. Бамига зарж идэнэ. Дараагийн хоол бол яаж байгаа юм жаавас төлөх юм уу яа? Төлгөө. Атлэгч дансаа юу гайт юм бэ? Одоо хоолыг бол бит хоёр өөрснөө дуртай. Бамиг аргаар болгоч. Зочноо дайлж ил гэдээсээ зээл биш шүү. Гарсан чинь юу өгч юм бэ? Би л өгч Чүрц байх үү? Дискаунт өгнөө. Энэ хоёр бол мэдгэрл юм биш үү? Бид тэр амьдрал дээр үнэн цамаан болоо. Хоёр энэ нэвтрүүлэгтээ ядуугийн зовлон гэж нэр өгөөч юм шиг. Би энэ тамакагаас олж байгаа байхгүй юу? Он жоохон том байл та. Энэ ингээ үнэ хэлчихье. Үнэ хэлсэн дээр Одоо бид тэр амьдрал дээр бол цамаан ч гэсэн нэвтрүүлэг дээр үнэн ядуу байгаа шүү. Амьдрал дээр цамаан тэгээ үнэн ядуу. би нэвтрүүлэг дээр нэг худлаа санал малыг хүлээж авдгүйс амьдрал дээр хамгийн ядуу гарна. Гэхдээ бами өгөр бол бам бүр ганцхан цадцсан. Бид тэр голох ирэхгүй байгаа шүү дээ. Үгүй яван чангарна эртнээс бид хоёртой холбогдчихвэл зүгээр дээ. Хожим шүү дээ. алсын юг Гол нь алсын хараа гэдэг шүү дээ. алсын хараа 20-50 Хинтээ яв. хинтээ. Би сая Хинтээгийн холбогдоо. Хинтээ агсан гэж. тийм нөө хинтээгийн жисээийнхэн ерөнхийлөгчийн зүүсгэлэх арга хэмжээ хөтлөөд өгсөн байхгүй юу? Тэгэл дахиад Чи ч жишээ юм биш үү? биш. За би намтай холбоотой бол би хийхгүй гэсэн чинь намтай бол холбоотой байдгүй юм байна шүү дээ. Өөрөг жисээ инглишүүдийн юм бэ. Эртийг өгөө шүү дээ. Жисэн. Maybe Гэхдээ аюу сэжигтэй санагдаад би юу хийх нь ойлгохгүй. Бичсэн. Тэр хүмүүс юу хийх нь ойлгохгүй. Бинай ч үлээ. Бинай JCI хоёроос аяагаад дтээ шүү. Би наа гэдэг бас нэг тиймэрхүү загвар гараад ирсэн Яг л дээ. юу хийгээд юуны төлөөг нь бирс ойлгохгүй. Тэгтээ ямарчсан нэг тийм халуунаа хадгалдаг аяг бол гаргасан юм байлээ. Ямар жайсан маш их сургалт хийдэг. Тийм. Маш их амралтанд явдаг. Тэг айгүй хувцаараа ижилсдэг. Тэгээ арга хэмжээнд хэлсэн чинь хүн нэр яг хинтий төвчээр тиймэрхүү боддог юм. Хаана галч хийвлээ. Тэр айгүй мундаг юм. Тэд нар чинь тэгээд нэг юм хураамж авдаг. Тэг бодвол тэр зүүлсгэл тэр хураамжаараа л төлдөг баг. Тэгээд ямарчсан нэг мэдгүй ертөнцөө лээ. Тэгтээ яг хөө тэгээд Устар JCI хоёр төстэй өнгөрсөн. холхон яв. Улаан цай жишээ нь ардын намын арга хэмжээ бүтлээ зөксчүүл муухай байхгүй юу? Юуны?
Ардын амар хэмжиг жишээ нөхцөл болохгүй шүү дээ тий. Уусаа тийм зарчимгүй юм чинь. GCI юу ч мэддэхгүй болохоор хөтөлсөн юм бэ тий. Нэмээр асуусан өөртөөс нь танах чинь намтай холбоотой дгөө намтай ямар нэг гэрээ контракттай бол би хөтлөхгүй гэдгсэн чинь одоо тийм байдгүй манайх бол ийм үйл ажиллагаа явуулдаг хүүхдүүдийн төлөө ийм бас хүүхдүүдийн хүмүүийг хандин мэндэ өргөө өгд юм лээ. Гэхдээ парк маркет сандал мандал хийгээ GCI сандал гэж биччихсэн. Би тэгээд GCI-ийн Тэгээ ийм сайн дураараа цуглаж хүмүүсийг айл гэсэн шүү дээ. Нүхтэй сууг GCI дилс гэдэг байгаа шүү дээ. Үгүй мөнгөтэй GCI-ийн өнгөгүй юу ээ. харагдахтаа тэгээд бид хоёр шиг харагдахтаа тийм байлээ. Юу харин нөгөө нэг нөхөрт гаргаж байгаа эхнэр нэг бол авах гэж байгаа хүн эхлээд жимд явж үз дараа нь янз явж үз тэгээ GCI явж гэдэг. тэгээ болохгүй бол одоо болдоо гэдэг шиг. Ямар ч тэр танилцах хүрээлэл нь их болт юм шиг. Мэдгүй н хотод хөтэлдэг арга хэмжээнээс л ганган хүмүүс байсан шүү дээ. Оо. Тэгсэн чинь харин тэрийг худлаа гэдэлээ гэдэг байхгүй юу? Instagram дээр ядаж нэг 20,000 дагагчтай болох юм. Намаа болгоод өгөөч. Хичээ. Одоо тэгээд энэ нэвтрүүлгийг цацагтах хас наан дээр нэг арга хэмжээ аваад үзье гэж бодод энэ тэгээд бам манай оноо хоёрын зөвлөгөө нь хэр одоо тий Өрөөгөөж өгөх юм байна. Өрөөгөөж өгөх нь харъя. Ер нь одоо битэл тий бас ингээ гэж бодод энэ тий одоо нэгэнд бид гуравчин охинтой хүмүүс тий хүүхдүүдийн сошиал дээр ямар байх юм ер нь хянж чадахгүй байхгүй хянж барахгүй. Тийм болохоор ядаж ингээд бид нар зөв баяа гэдэг ураа тий үзэл бодол чинь надад маш их таалагдж чинь тий нөгөө над дээр ирж байгаа юм нөгөө муу комментууд тий сөрөг комментууд ихий ээж нар гэдэг бичдэг. Үнэхээр хүмүүс тий тэгэхээр тийм байхыг болио тий би өөрийгөө хамгаалж байгаа юм биш ер нь тэрийг хүүхэд чинь харах юм бол тань шиг олно шүү эсвэл тань зичэн шүү дээ тий аль нь байсан ч муухай байхгүй тийм болохоор Instagram ч Facebook чинь бас ялгаа авахгүй тэгээд айтайхан солилтой баяа. Тийм маш зөөр хэлээ. Гэгэрлийн зүйлэг боллоо. Гэгэрлийн төвшин үнээр үнэ зөвөө тэгээд энэ сайхан ураа үгээ энэ өнөөдрийнхээ дугаарыг өндөрлөө ирсэн баамида маш их баярлалаа. Баами бони. За тэгээд нэвтрүүлэг цацагдахад өнгөрчих гэсэн одоо яг өнөөдрийн байдлаар бол инээдмийн баяртай хийх гэж байгаа нэвтрүүлэгт нь амжилт хүсье. Тэгээд баам ирсэнд бас томлог баяр болох шүү дээ. Ядуу пинччтэй дээрээ. Тэгээ subscribe дараарай. Ядуугийн зовлон нэвтрүүлэгтээ орж орсон. Баярлалаа. Тэгчин хаад өргөн төлөөд өгнө. Үзэж байгаа санаа зовлтгүй шүү. Холангид баярлалаа. Холангид баярлалаа. Тэгээд Томокогийн дагагч үсэг болтугай. Гол нь хүндээ шүү манайхаа.